Тэгээ нөгөө цэцэрлэг түрээлэнгийн газраас ямар нэгэн одоо зориулттайгаар ашиглая, эзэмшээ, энэ дээр барилга байшин барийн ингээд хий гэдэг дээр бол санал огт нийлэхгүй байгаа юм. Бид нар одоо яг нэг хөгжиж байгаа хотолтой манай Улаанбаатар хот. Тэгээ хотын тоосчлтын асуудал, хөрсний бохирдол, за нэгтрэл, за энэ төгжрөл, утааны асуудал гэдэг маш их юм стресстэй хот болцсон байгаа. Тэгээ энэ хүний стрессийг юу тайлдах юм бэ гэхээр мэдээж энэ ногоон байгууламж, цэцэрлэг түрээлэн, ой мод тий ялангуяа энэ хотын одоо төвд нь байгаа нэг ганц үлдсэн газар байгаа. Тэгээ азар харин одоо манай хотын өмнөх өдөрлгүүд маань их сайн хүмүүс байж таарч хоттой нэг ганц үндэсний хэмжээний нэг юм ногоон байгууламжтай цэцэрлэг хүрээлэнтэй болъё гэдэг санаачлалыг гаргаад ингээд бидэнд энэ одоо цэцэрлэг хүрээлэн үлдээсэн. За ингээд бид нар одоо эрх мэдлийнхаа хүрээнд энэ цэцэрлэг хүрээлэнгээс нөгөө нэг хумсалсаар байгаад нэг өчүүхэн юм л үлдээх юм шиг байна л да. За мэдээ яг одоо тэгээд авто замын төгжрөл болохоо байлаа. Улсын хэмжээний одоо том төслүүд явах ёстой. Туулын хурдны зам, тойрог хурдны зам гэдэг. За яг энийг нь бол одоо ойлгож байна. Гэхдээ энэ ундныхан усан дээр барилга барина гэдгийг ерөөсөө ойлгохгүй байдаг. Тэгээ эн чинь хуулиараа хориотой байсан шүү дээ. Уух усныхаа дээр байшин барьцдаг одоо тийм ёс байдгүй л байлгүй дээ бодвол одоо яадаг юм бол. Тэгсэн одоо бол бүр ингээд хууль гаргаж яагаад болно гэж оруулж ирээд тэгээ хуулийг хэн гаргадаг юм гэхэлэр нөгөө эрх мэдэлтэй лоббийн давтсан эдэн дуракууд л гаргаж байгаа л да энэ хуулийг бол. Тэгээ нэг ийм шийдвэр гаргачаад ингээд сууж идэг өрөвдөлтөө байгаад байна. Тийм учраас санал гаргасан юм аа. Бид нөгөө хорооны хурал дээр бас нэлээд энэ асуудлыг тойроод нөгөө цаг байдгүй учраас тухтаа ярьсан л да тал талаас нь олон талаас нь ярьсан. Тэр ч утгаараа бас ингээд санал гаргаад явсан. Тэгэхээр мэдээж юуныхаа дагуу дарааллынхаа дагуу саналаа хуваах байлгүй. Тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж оруулж ирээд дахиад давхар өөр асуудал ингээд оруулж ирж байгаа. Тэгэхээр хилцэж байгаа асуудлаа ер нь бол яг нөгөө чиг үүрэг нь өөр байхад бол тусад нь оруулж ирэх нь зөв бах гэсэн ийм одоо бас саналыг хэлмээр байгаа. За хоёр дахь нь тэр яг замынх нь хойдлын хэсэг дээр одоо энэ төлөвлөд байгаа байршлыг чинь замынх нь дөнгөж хойдлын хэсэг дээр километр гаруйхны дотор газар байгаа шүү дээ. Хувийн хвшлийнхний одоо зориултын дагуу ашиглахгүй байгаа хууль зөрчсөн газар байгаа шүү дээ. Тэгээ тэр газар дээр тэгвэл энэ гадны одоо тусламжаар барьж өгөх гээд байгаа тэр үндэсний урлагийн театрыг нь тэр мэрийгээ барьж болдгүй юм уу? Хэрэгтэй байгааг нь ойлгож ийн л та. Одоо тэгээ төсөн мөнгөний гаднаас одоо ингээд боломжоор ингээд үзүүлэе гэж байгаа юм. Тэгээ бид нар газраа гаргаж өгөх гэж байгаа бол тэгвэл эх жилийнхаа 26 оны төсөв дээр тэр газрыг бид нар нөхөн олгорыг тавьж өгье л дээ. Тэгээ заавал ундныхаа усан дээр ингэж барилга бариулах гэдэг тийм одоо шаардлага байгаа мó гэдэг ийм одоо саналыг хэлж байна. Тэгэхээр миний хувьд бол гормын ийм хоёр санал дээр хорооны хурлаар дамжуулаад ингээд оруулж байгаа шүү гэдгийг хэлье. Баярлалаа. За яг усны асуудлууд ярьж байна. Тэгээ Улаанбаатар хот бол өөрөө Сэлб туул, Дунд гоол гэдэг угаасаа усанд байдаг. Тэгээ дэлхийн жишгээр энэ чинь дэлхийн одоо бүхэл хотууд голоо дагаж байрладаг юм жишгтэй. Дундны усаа бол голоосоо авж байгаа, голынхон доогоор явж байгаа хэсгэж авч. Гол нь байгаль орчны наривцсан төлөв байдлын үнэлгээгээ хийгээд аюулгүй үдгээр нь тогтоогод голын дагуу ингээд дид үтс хөгждөг. Энэ бол дэлхийн жишг. Тэгээд дэлхийн жишг яриад хотоо хөгжүүлээд агаарын бохирдол, замын төвжирэл гэдэг хоёр том мангасаа дарах гээд ингээ ажил хийх гэхээр уус төрчөөд байгаа асуудал. За үндэсний урлагийн их театр төв цэнгэлдэх хүрээлэн гэдэг бол бас Улаанбаатарчуудад маш чухал асуудал. Хоёр улсын ерөнхийлөгч ярьсан. Үндэсний урлагийн театр гээд 200 сая доллараар үнгүй хүйж өгөө буцалтгүй тусламжаар ингээ эхлүүлэх гээд хүлээгээд байдаг. Тэгэхэд одоо ингээд одоо үндэсний энэ цэцэрлэг түрээлэнгийн түүхийг ярих юм бол анх 1200 га газрыг хамгаалтанд аваад ингэжсэн. Тэгээд MCS гээд 3 хэсэгтэй компани 300 гагийн тасалж аваад Sky Resort өнөөдөр гольфын төлөө Асан Вилла гэж явж л шүү дээ. Тэгээд хажууханд нь бас энэ Ардсан намын гишүүн, Наран туяа гишүүн одоо Баянзүрх захын эзэн 2014 онд энэ 3.3 га газрын газар ашиглах гэрээгээр авцсан явж шүү дээ. Адилхан ундны бүсэн дээр. Тэгэхээр ингээд өнөөдөр ингээ ус төржүүлээд төрн юм аа ихээр болдгоо. Хувийн компани ажлыг ихээр болдог.
Төр нь өөрийнхөө юмыг мэдж болдгоо юм. Иргэдийн асуудлыг төрийн төсөл хэрэгжүүлэхээр юусоо хийлүүдгүй. Энэ 3 үсэгтэй хувийн компани ажил хийхээр 300 гагаар таслаад өгчдөг. Гольфийн талбай, Ундны үсийн үндэ Sky Resort Assembly болцсон. Тэр энэ асуудлыг бас манай эрхэм төлөөлөгч нар манаас бодож үзээрэй л гэж бас хэлэхээр энэ бол дэлхийн жишгээрээ ингээд 200 сая доллараар буцалтгүй тусламжаар манай Улаанбаатарчуудад үндэсний урлагийн их театр төв зөнгөлдөх хүрээлэн буцалтгүй тусламжаар хийж өгөх гээд байдаг. Ийм асуудал байгаа шүү гэж хэлээ. За баярлалаа. Энэ төлөөлөгч хилэлцэж байгаа асуудалтай холбоотой ажил хэрэг санал тавьж байгаа. Даваа талаа. Чи юу солиороод байгаа юм? Улс төрчлөө мөс төрчлөө гэд. Чи тэр гудамжиндаа гараад улс төрчдөг ажлаа чи хийдэг юм байгаа. Бид нар энэ ч цаг зав зарцуулаад та нарын оруулж ирсэн алдаатай асуудлуудыг чинь бид нар зөв болгох гээд саналаа хэлж байгаа юм. Санал хэлж болохоо байчаа юу? Хэлсэн санал болгон улс төрчлөө гэдэг ийм одоо агуулга руу хуурж байгаа юм уу? Чи юу солиороод байгаа юм? Чи тэр солиордог газараа солиор шүү даваадлаа. Давраад байгаа чи. Тэгээд ажил хэрэг санал гаргаж штэ. Чи зүгээр бэлэн байгаа газар дээр очиод бүхэл бүтэн цэцэрлэг түрээлэнгийн 40 га газар штэ ундны усны 40 га газар ойлгож гин үү? 4 га газар биш. Бүхэл бүтэн 40 га газар дээр та нар барилга барьна гэд ингээд сууж явах юм. Тэгээ энэ чинь ямар арга зам байна? Заавал энэ дээр барих ёстой юм уу? За тэр гадны зээл тусламж одоо ямар нэгэн буцалтгүй тусламж энтер гэдгээр юм орж ирж болно. Хөрөнгө оруулалт байж болно. Тэгэд яах юм? Үнгүй хөрөнгө оруулалт гээл өөрийнхөө одоо уух ус руугаа хор хийгээ сууж явах ёстой юм уу? Наад нэг хэлж байгаа ярьж байгаа жоохон бодолтойхон байх шүү. Улс төрчиж байгаа бол улс төрчиж болно. Тэр шиг амрах юм байхгүй. Оруулж ирж байгаа юм болгон дээр чинь чаг тавиад иж бас болно. Тэр шиг амрах юм байхгүй. Харин ч наад хийх гэж байгаа ажлуудыг чинь бас дэмжиж явж байгаа шүү. Тэгээд чи ганцаараа хийх гээд явж байгаа юм биш заяа. Өчнөө хүмүүс энэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө санаа сэтгэлээ бас чилээж байгаа шүү. Битгий нэг худлаа амбицлаад байгаа чи. Тэгээ энэ ажил хэрэг санал гаргасан шүү дээ. Энэ хинж ашиглахгүй байгаад байгаа. А гэхдээ ямар нэгэн буруу аргаар олоод авцсан тэнд бэлэн газар байна. Тэр газар дээр яагаад төлөвлөхгүй байгаа юм бэ? Тэр хилцээр уулзалтыг яагаад хийхгүй байгаа юм бэ? Та нарын ажил үстэй. Та нар цалингийн аваад ажиллаж байгаа үстэй. Гүйцэтгэх засаглал үстэй. Гүйцэтгэх засаглал бол энэ ажлыг хийх ёстой шүү дээ. Тэгэхгүй хялбарчлал бэлэн байгаа энэ газарт одоо энэ сул байгаа энэ бэлэн газар дээр л юмаа барьчий гэд. Ийм залхуу хойрог арчаагүй гэж болохгүй шүү дээ. Та нарыг жоохон ажиллаач л гэж байгаа шүү дээ. Чадахгүй бол бид нар ажлын хэсэг байгуулад ажиллаад үгүй өмнөөс чинь. Тэгээ улс төрчих гэж бол улс төрчиж болно шүү даваадлаа. Чи битгий нэг тэгж гайхуулаад байгаараа. За стратегийн хувьд бол туулын хурдны зам, тойрог хурдны зам бол одоо энэ түгжрэл бууруулах дээр хэрэгтэй юм байна. Тийм учраас одоо ингээд орж ирж байна. Тодорхой одоо үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн газраас ингээд оролцоод ингээд явах юм байна. Газраас одоо хуваагаад. За энийг бол тэмч. Окей. За тэгвэл энэ төрийн үйлчилгээ гэдэг нэрээр үндэсний урлагийн театр гэдэг юм барих гэдэг юм байна. Энэ нь тусдаа байя. За тусдаа. Сая тусдаа салгачлаа. За тэгвэл одоо байршлын хааны гэхэлэр дахиад нөгөө цэцэрлэг хүрээлэн дээр гिचиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ танилцуулга дээр айгүй ойлгомжтой харагдчихлээ шүү дээ. Газрын зургаар ингээ гаргаад өгцөн. Тэгээ тэн дээр юу харагдаж байгаа гэхээр километр хүрэхгүй зай буюу ертөнцийн зүгээр хойдолт буюу замынх нь хойдолт нь бэлэн газар байгаа байхгүй юу? Тэр газар дээр хилцээр хийгээд яагаад энэ одоо төрийн үйлчлэгээ төлөвлөж болохгүй байгаа юм бэ л гэдэг санал. Тэгээ энийг одоо та саналаараа хэрв одоо дэмжиж байгаа бол дэмжиж эн чинь цаашаа үргэлжлээд явна шүү дээ. Тэр газрын хилцээр хийгдэн болохгүй бол одоо нөхөн олгортой мөнгөний тавьж өгөнч гэдэг юм уу. Ингээд юмнууд явна шүү дээ. Тэгэхээр энэ дээр л би санал хураагаад өгөөч л гэж байгаа юм. За үндэсний урлагийн их театрыг үндэсний цэцэрлэг түрээлэн дээр биш, хойдолд байгаа хувийн хвшлийн газар дээр ажлын хэсэг гаргана уу, тохиролцоо хийж одоо байршуулах ажлыг эхлүүлье гэсэн саналын томьёололоор. За энэ саналыг дэмжиж гэсэн саналын томьёололоор санал хураалт. За санал дэмжигдсэнгүй. За та ингээд нөгөө түүхэн шийдвэр гаргаж байгаа шүү. Энэ нөгөө протокол дээр тусагдж байгаа. Би албаар бас үг авч хэлээд байгаа юм. Нөгөө шууд лайв явж байгаа учраас нийслэлчүүд харж байгаа. Бидний уух ус, ундны усанд те ирээдүй хойч үе мэдэхгүй байна. Өнөөдөртөө бол мэддэхгүй баг.
А гэхдээ 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 жилийн дараа энэний одоо муу сайн үр дагавар нь цаг хугацааны ирэхээр тодорхой болох бах л да. Тэгээ өнөөдөр улааран ингэж дайрч ундныхан ус руу ирээдүрүүгээ ингэж одоо буруу шийдвэр гаргаж байгаад бол би бол одоо хувьдаа их харамсаж байна. Харамсаж байна. Тэгээ гих мэтлэн ийм одоо шийдвэрүүдийг цаашид одоо битгий гаргаасаа гэж одоо та хэдээс бас хүсье. Зөвхөн одоо өөрийнхөө хувийн эрх ашиг, намын эрх ашиг гэхээс илүү улс их орныхын эрх ашигыг, үр хүүхдийн эрх ашигыг түрүүнд тавьж бодосоо гэж одоо журмын нөхдөөсөө хүсье. Баярлалаа. Дахин санал дуруулалт явуулах юм уу? За ингээд бат цогцлолтчийн санал дэмжигдсэнгүү тогтоолын төслийг дэмжих гэсэн санал дамжуулалаар санал дуруулалт. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тогтоолын төсөл батлагдлаа.